Жил бүр 4 гэр бүл тутмын нэг нь гэрлэлтэд салгуулж, салалт жил ирэх бүр нэмэгдэж байна. Ялангуяа залуу гэр бүл докторгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь анхдагч хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Залуучууд ажил хөдөлмөр эрхлээдэж, байр орон сууцтай болж чадахгүй байгаа нь салах, үр хүүхэдтэй болохгүй байх шалтгаан болж байгаа юм. Тиймээс гэр бүлийг дэмжих тухай хуулиар залуу гэр бүл нэн хөнгөлөлтөй нөхцлөөр орон сууцтай болох, ажил хөдөлмөр эрхлэх бүх боломж дэмжлэгийг хангана гэлээ. Залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл болон анх удаа орон сууц судалт авч буй гэр бүлийг тус төлхөө хамруулах бодлогыг баримтжилж ажиллана. Бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол улсын хүн амын доктортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэх юм а. Тухайлбал 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг асаргаа сувилгаа илүү шаардлагадах 0-1 наснд төлхөө өндөр дүнгээр олгох, хүүхдийн мөнгөнд тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох, олон хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжин хүүхдийн тооноос хамруулж татврын хөнгөлөлт үзүүлэх, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлийг анх удаа орон сууц судалдаж авахд урьдчилгаа төлбөрийн болон ипотекийн зээл хамрагдах дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангаж ажлын уян хатан цагийг хэрэгжүүлэхийг дэмжих зэрэг асуудлыг энэ хуулинд бас оруулахаар боловсруулагдаж байна. Анх удаа өргөн баригдаж байгаа гэр бүлийг дэмжих тухай хууль нь нийгмийн янз бүрийн давхаргын онцлог бүхий гэр бүлүүдэд тохирсон дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрт хүргэж, тогтвортой сайн сайхан байдлыг дэмжих зорилготойг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд инх амгалан хэлж байна. Одоо бид нар ингээд энэ халамж дээр ихэд одоо ингээд халамжийн ус болцлоо гэж шүүмжлээд байж штэ. Тэгэхэд халамж дээр одоо жилд усын төсвөөс 2.2 их найд төгрөг зарж байна. А гэтэл 2.2 их найдыг чинь бараг үндсэндээ 1.5 их найд нь хүүхдийн мөнгө байгаа байхгүй. За тэгэхээр цаашдаа бид нар халамжийг энэ хүүхдийн мөнгийг халамж гэж үзэх юм уу үзэхгүй юм тийм ээ. За цалинтай ээж гэдэг хөтөлбөр. Тэгээ ингээд нэг 3 жилийн хугацаанд сар бүхнийг 50 мянга өрөхгүй мөнгө өгөөд энэ нь одоо хаанаач хүрдэг хүүхдийнхээ памперсны мөнгөнд ч хүрдэг ийм бодлогууд байна тийм. Тэгээ энийг илүү цаашаа бид нар одоо энэ хүүхдийн мөнгөний асуудлууд, цалинтай ээжийн асуудлууд, за ингээд хүүхд нөгөө амарцны жирэмсний үеийн одоо тэтгэмжүүд тийм амарцны дараах тэтгэмжүүдийн асуудлууд, за ингээд цалинтай чөлөөний асуудлууд тийм ээ. За мөн зайнаас одоо хүүхдийн тооноос ажил зайнаас одоо ажил амьдралаа зохицуулж ажиллах асуудлууд гэх юм уу. Тэгээ орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрүүдийн асуудлууд гэх мэтлэнгээр бид нар энэ зохицоор нь одоо бас татврын бодлогын асуудал. Тийм хүүхдийн тооноос хамаарч татвараас чөлөөлөх, татврын бодлого хэрэгжүүлэх гэдэг ингээд цогц одоо энэ бодлого хэрэгжүүлэх нь бол гэр бүлийг дэмжих тухай хуулиараа бид нар шийдэх хэрэгтэй юм байна.